Баянгол дүүргийн насан туршийн суралцсан төв нь 1997 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, иргэн бүрийн боловсрол, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой боловсролын байгууллага юм. 2023 оноос насан туршийн суралцсан төв болж 26 багш албан хаагчдын бүтэц зохион байгуулалтад ажиллаж 5 жилийн тууштай хөдөлмөр системтэй төлөвлөлтийн үр дүнд Баянгол дүүрэг ЮНЕСКОгийн суралцах шатуудын нээд албан ёсоор нэгдсэн. Тус төв нь ЮНЕСКОгийн суралцах шат үзэл баримтлалын хүрээнд иргэн бүрт бүртээмжтэй чанартай сургалт, хөгжлийн үйлчлэгийг хүргэх, тасралтгүй суралцах соёлыг төлөвшүүлэхэд чиглүүлэх мэдлэгийн өр болон ажиллаж байна. Ахмад наснуудын оюуны болон бие махбодын идэвхтэй байдлыг дэмжих нь манай төвийн зорилго юм. Ахмадуудад зориулсан захин бичиг үсэг, бүтээлч хөгжлийн сургалтуудыг тогтмол, мөн төлбөргүй зохион байгуулж байна. Манай төвөөс Европ болон Монгол улс эсэх бүрийн үндсэн хоёр чиглэлээр 7 хоног бүр шин сургалтаа эхлүүлж байна. Сургалт онол дадлага хосолсон өдөрт 4-5 цагийг зөвхөн практикт зориулдаг тул та ердөө 4 хоногийн дотор өөрийн гараар оруулсан бүтээлтэйгээ төгсөх бол анхан шатнаас агсын төвшин хүртэл аривчлан заах манай хөтөлбөрт гэрээр хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн чанарыг сайжруулж ур чадварыг шин шатанд гаргах олон давуу талтай. (2025) оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр үндэсний бичиг шилжих бэлтгэлийг бүрэн хангах, Монгол улсын соёлын даргалтай болсон их хэл, бичиг үсгийн үн цэнийг сурталчлах, иргэд, хүүхэд багцуудыг бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлэх, соёлын баримтат үеийг үнэлэх, насан туршийн боловсрол эзэмших чиг үүргийн дагуу Баянгол дүүргийн төрийн албан хаагчид болон бүх насны иргэдэд үндэсний өвчгийн танхимын болон цахим сургалтуудыг давхарцсан таваар 6799 иргэнд 180 удаа зохион байгуулсан байна. Өнөөдөр компьютер, ухаалаг утас бараг хүн бүрийн гарт байгаач түүнийг бүрэн дүн ашиглаж чадах нь уур асуудал. Манай сургалтаар иргэд компьютер, гар утсыг анхан шатнаас нь эхлэн эзэмшин Word, Excel, PowerPoint зэрэг өдөр тутмын ажилд хэрэгцээтэй програмуудыг хэрхэн ашиглахыг бүтэлч жишээн дээр сурна. E-Mongolia, цахим банк, төрийн үйлчилгээний аппликейшнуудыг бие даан ашиглах чадвартай болохоос гадна цахим орчинд тулгардаг залилан хуурмын эхлэлтээс хэрхэн өөрийгөө хамгаалах, хувийн мэдээллээр нууцлах талаар суралцлаа. Та хаана амьдардаг? Ямар ч мэргэжилтэй байж болох. Насан туршийн суралцсан төвийн багш нар дүүргийнхээ бүх насны иргэдэд зориулан хувийн хөгжлийн 140 гаруй сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Бид таны ажлын байр, амьдардаг хороо, сурдаг сургууль дээр очиж нас хүйс харгалзахгүйгээр хэрэгцээт хүндлэгийг тань олгож байна. Баянгол дүүргийн хувьд ЮНЕСКОгийн дэлхийн суралцах чөлөөтийн сүлжээнд нэгдсэн түүхэн замнал нь тус дүүргийн иргэдийн боловсрол, насан туршийн суралцахын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн цог судалгааны үр дүн юм. Тодорхойлбол насан туршийн суралцахыг дэмжих, иргэдийн суралцах боломжийг тэгш хүртээмжтэй болгох чиглэлээр олон улсын түвшинд манлайлан ажиллаж буй 498 хотуудын хамтын ажиллагааны сүлжээнд 2025 оны 12 дугаар сард 46.72 хот тус сүлжээнд нэгдэн орсноос 13 орн анх удаага суралцах шат улсны нэг нь Монгол улсаа төлөөлөн оролцсон Баянгол дүүрэг юм. Тус сүлжээнд нэгдснээр Баянгол дүүрэг дэлхийн 90 гаруй орны 500 орчим суралцах шатуудад туршлага солилцох, бодлогын яриа хэлцээр хийх мэдлэг зүйрлсэн хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн. Боловсролын ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн насан туршийн суралцсан төв нь дэлхийн суралцах чатуудын сүлжээнд 2025 онд нэгдсэн амжилтаар бид
иргэддээ насан туршийн суралцахуун үйл ажиллагааг хүргэж байна. Насан туршийн суралцах гэдэг нь хүн өсгөөс ахуулаад хүртэл нас хүртэл амьдралынхаа чанарыг сайжруулах, ажил мэргэжлийн эмчид баримжаа олох, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн хамтын амьдрал, гэр бүлийн хамт олон анги хамт олонтойгоо байгууллага хамт олноороо гэдэг юм уу. Маш олон бүлэг болж амьдрах ухааны болон гэр бүл санхүү доктортой хөгжлийн сургалтуудыг манад захиалгаар авч байгууллага хамт олон гэр бүлээрээ хөгжиж байна. Ингээд бидэнд бол төрийн үйлчилгээг иргэдэд насан туршийн суралцахуун үйлчилгээг иргэн бүрийн гэрийн гэрт хүргэх энэ үйлсэд хорооны ажлын албаныхан болон дүүргийн харьяа байгууллагууд хамтран ажилладаг 218 байгууллага мөн хэсгийн ахлагчид маань маш их тус тэмдэг ажилладаг. Мөн бид нэр хороон дээр байгаа сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын багийнхантай хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр танд ямар мэдлэг, ямар гарц хэрэгтэй байна? Амьдралынхаа чанарыг яаж сайжруулмаар байна? Сэтгэл зүйн боловсрол болон доктортой хөгжлийн боловсрол өшөө төсөл бичиж бизнесээ эхлүүлэх гэдэг юм уу? Олон шинэ ур чадварыг сурах, өөрт хувь хүнийхээ хөгжлийг дээшлүүлэх тэр чадварууд харилцааны чадвараас ахуулаад маш олон боломжийг бид танд зайнаас болон танхимаар, хамт олонны захиалгаар, хороогоороо, сөөхөөрөө, байгуулгаараа гэж авах бүх боломжийг бид олгодог. Ингээд манайхтай хамтран ажилладаг нийт байгууллага хамт олон болон 21 аймаг 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг насан туршийн суралцахуун төвийн нэг салбарынхан маань бас биднээс туршлагаа судлан хамтран ажилладаг байгаа. Тэгэхээр манай төвөөс суралцах чот болохоор зарим явж байгаа Үүр хангай, Дунд хойд, Батхан аймгийн Баян өндөргээд суралцах чот энэ газруудтай болон бусад аймаг дүүргийн нийт салбарынхандаа манайхтай гэрээ байгуулсан хамтран ажилладаг хувь иргэн мөн зарын дагуу ирж өөрийгөө хөгжүүлдэг иргэн бүрт суралцагч иргэн Монголын баялаг суралцагч хот Монгол улсын хөгжилд хамгийн чухал оролцоотой гэдгийг хэлж суралцагч иргэн болохыг уриалж байна. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн би Навчин цэцэвгүй насан туршийн суралцах төвчийг 3-7 хоног дараалан сурсан. Эхлээд бомброо исэн, бомброо хаяад өөртөө таруулаад өмссөн. Хоёр дахь нь өмд исэн. Өмдний сургалтын нэг өмдтэй болсон. Тэгээ хүүхдийн хантаа зойж гин, зээдийн нэг юм хантаа зойж гин. Яг дуусахад бэлэн болоод байж. Ингээ маш их юм сурж авлаа. Тэгээд энэ насан туршийн боловсролын сургалтын төвд бол залуу хөгшин бүхэл хүн сурсан бэ нэг ээлжинд. Тэгвэл хөгшин улсууд нь жаахан удаан заадах санаатай байна. Тэрнээс залуу улсууд бол дороод сурчдیں۔ Их баярлж байгаа шүү. Багштайч баярлж байна. Энэ хамт олонд баярлж байна. Тэгээд тоног төхөөрөмж их сайтай юм байна. Баярлснаа хэлье гэж. Сайн байна уу? Намайг Бацхан Оюн Бэлэг гэдэг. Би Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн байна. Би сая 2 сарын хугацаанд Баянгол дүүргийн насан туршийн суралцахын төвд суралцаж төгссөн. Юугаар төгссөн бэ гэхээр үндэсний бичгийн анхан болон дунд шатанд суралцаж амжилттай төгсөөд баталж авсан. Тэгээ энийгээрээ болохоор би энэ сургалтын сууснараа маш олон зүйлийг сурч мэдж бас мартсан байсан зүйлүүдээ сэргээн санаж авсан. Тэгээд энэ сургалтаар явсандаа маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд багштай болон байгууллагынхаа бүх хамт олонд нь баярлалаа гэж хэлье. Битээр нэг гэрүүлийн улсууд байгаа. Баянгол дүүргийн 22 дугаар оны зүүн нарангийн 17-46 бие тооцоод орсон суудаг. За ер нь бол энэ насан туршийн сургалтын төвд нэгэн судалсан. Зав гараагүй бас ач хүчнэрээ хараад. Тэгээ энэ жилээс нэлээд завтай болж байгаа шиг байна. Тэгээ энэ шамд суралцаад
өөрсдөө мэдлэг, компьютерийн мэдлэгийг дэвшлүүлэх сурах. Цаашдаа энэ бас одоо өөрийнхөө тархилаа хөгжүүлэх талаар бодож ярилцсан байлаа. Тэгээ энэ сараас эхлээд одоо энэ багш нарыг анх шатнд эхлээ явуулаа. Сургалт чанартай, тогтлог ай тухтай, зан арцааны соёл өндөртэй мэдлэг боловсролтой багш нар хамт олон бид нэр одоо ингээд бүгдээрээ сайн сурж байна. Цаашдаа бас дунд дээд чатанд бүр дээд чатанд суралцах хэрэгтэй байна гэдэг. Амжилт хүсье багш нартай та бүгд. Боловсрол бол зөвхөн сургуулийн ширээний ард дуустдаг үйл явц биш. Энэ бол амьдралын туршид үргэлжлэх тасралтгүй аялал. Өөрийгөө шинээр нээх хязгааргүй боломж. Бид эргэн бүрийн сурч өгч, шинэ ур чадвар эзэмших тэрхүү тэмүүллийг дэмжиж, ирээдүйн зүг алхах итгэлтэй гүүрэн байхыг хичээнгүйлэн зорж байна. Суралцахад хизээч оройтдоггүй. Та өнөөдөр л өөрийнхөө төлөө, гэрэл ирээдүйнхээ төлөө анхны алхмыг хийгээрэй. Бидэнтэй хамтдаа суралцаж, хамтдаа хөгжицгөөе. Баянгол дүүргийн насан туршийн суралцсан төв.